За гол яг энэ та нарт топлог гэж яг юу вэ гэдгийг за ойлголтгүй байж магадгүй тэгэхээр тайлбарлах юм топлог гэдэг нь болохоор ерөнхийдөө иймэрхүү юм гэлж байгаа. Хэмжээ байхгүй геометр. Хэмжээ байхгүй эсвэл хэмжээг тооцохгүй геометр гэсэн үг. Иймэрхүү. Зөвхөн жишээ гэх юм бол одоо нэг юм ярьдаг штэ. Торус гэдэг юм. Цагирган боовны гадаргуун эсвэл юу гэж ойлгох. Нөгөө дугуйны олгон хаймар байна шүү дээ. Тийм гадаргууг ойлгох. Энэ нь болохоор юутай адилхан гэж байна. Одоо кофений зүгээр аяг байна те. Кофений сэнжтэй аяг байна шүү дээ. За би тэрийг нэг иймэрхүү маягтай дүрсэлчээ. Энэний гадаргуутай яг адилхан энийг одоо яаж хийж чагаад одоо энэ дунд байдаг нэг юм төсөөлөлтөө те эндээс нь энэ Торосгийн олгоо хаймарны баруун талыг нь нарийнхан болгоод энэ талыг нь нэгэн зузаан болгож байгаа. Тэгээд дээд талаас нь хуруугаараа дээд талаас нь энд нь ингээд доош нь нүх гарангуут иймэрхүү болж байгаа зү. Тэгэхээр ийм байдлаар өөрчилж болно гэхлээр ч юу гэсэн үг гэхээр энэ хэмжээ дамжаа нь ерөөс хамаагүй гэсэн. Энэ хоёрын хооронд хоёр цэгийн хооронд ямар зайтай байгаа юм бэ гэсэн. Займаа гэсэн ойлголт утгагүй тийм геометр. Тэгсэн мөртлөө за ингээд хэмжээг тооцохгүй болвол цаана юу үлдэх вэ гэж бодох юм бол тэрийг нь бид нар судлах гэсэн. Энэ топлог гэдэг хичээлээр. За тэгээд топлог мэдээж одоо энэ зүгээр хоёр хэмжээстэй юм гадаргуудаар ингээд гадаргуус эхлээд бид нар явна л да. Тэгээд сүүлдээ 3 4 5 гэдэг зөндөө олон хэмжээстэй энэ хэмжээстэй тийм юунуудыг судлаа. Тэгэхээр бид нар ингэж юм дээр кино мэнэн дээр гардаг шүү дээ. 4 хэмжээстэй докторгоо 5 хэмжээстэй докторгоод очивол яах юм бэ гэдэг тиймэрхүү юм яриад. Тэгэхээр одоо энэ айлгуурлаг гэхийг нь зүгээр одоохондоо хасаа зүгээр топлог гэдээ ярих юм бол топлогийг судалснаар бид нар тийм олон хэмжээстэй дүрсүүдийг ойлгох анхны алхмаа хийж байна гэсэн. Одоо нэг аргачлал нь тийм олон хэмжээтэй дүрсүүдийг судалдаг. Тэгэхээр бид нар харж чадахгүй дүрсүүдээ ийм аргаар судлах гэсэн үг тийм математикийн аргаар. За тэгээд айлгуурлаг гэдэг нь бол зүгээр энийг бид нар айлгуурын аргаар судлах гэсэн үг. Айлгуурын арга хэмжээ. Тэгэхээр сая бүлгийн онол гэдэг хичээл авч байгаа гэж байна. Тэгэхээр гол нь бүлгийн онол хэрэгтэй юм. Тэгэхээр тийм актер сүртэй гүнзгий мэдэх хэрэг байхгүй зүгээр л бүлэг гэж юу вэ гэдгийг мэдж явах баг бид нар хичээл дээр хэрэгтэй юмудаа үзээд явчихна бүлгийн онолын талаар. Тэгээ айлгуур гэхэр чинь мэдээж бүлэг цагиргамаг гэж цаашаа байдаг шүү дээ. Тэгэхээр тэр дундаас гол нь бид нар бүлгийг ашиглана. За энэ тополог гэдэг үгийн утга нь болохоор топо гэдэг нь болохоор газар байрлал гэсэн үг. Лог гэдэг нь болохоор судлаа гэсэн үг. Тэгэхээр байрлалын судалгаа, байрлалын шинжилгээ гэсэн тиймэрхүү юутай. Энэ хуучин нэр нь болохоор analysis situs гэж байсан. Би энэ латинээр энэ analysis гэдгийг одоо энэ латинаар яаж бичих юм? Би зүгээр англиар бичих шиг боллоо. Иймэрхүү нэртэй байсан хуучин нэр нь латинаар. Тэгээд энэ situs гэдэг нь бол одоо байрлал гэсэн үг шүү дээ. Сайт гэж байгаа шүү дээ. Тэрний уг үндэс нь явж байна. Тэгэхээр ийм нэртэй байж бас үлдээ тополог гэдэг ийм грек язгууртай үгээр солилцсон analysis situs гэдэг. За тэгээд та нарт одоо жоохон дахиад сайн нэг юм айгу бүдэг бодог юм ярьчих шиг боллоо. Одоо топологийн үүслийн талаар жоохон яриад ирэх арай илүү тодорхой ойлголттой болох байх. Тэгэхээр топологийг хамгийн анх топологийн чанартай юм математик судалгаа хийсэн хүн бол Euler байгаа. Тэр Euler анх ямар бодлого авч үзсэн бэхээр Königsberg гэдэг. Königsberg-ийн 7 гүүрний бодлого гэж байдаг. Энэ нь ямар юм бэ гэхээр Königsberg гэдэг хотод дундуур нь гол урсдаг тийм хот байгаа. Хот байсан юм. Одоо ч гэсэн байгаа. Одоо болохоор энэ Калининград гэж Орос байдаг. Тэгэхээр гол нь болохоор гол нь яадаг гэхээр ингээд салаалаад энэ буцаж нийлээд ийм аралтай юм шиг болоо. Энэ доороос бас ингээд салаалаад явцсан. Ийм яг энэ энд нь байдаг тийм хот байхгүй. Тэгээ энэ хотод 7 шиг гүүр байсан гэж. Одоо ч гэсэн байгаа л бах бодвол гүүрнүүд нь ингээд холбогдсон. Энийг ингээд холбогдсон нэг гүүртэй. Тэгээд энд бас ийм 7 шиг гүүр байсан. Тэгээ хүмүүс нь
ороо ингээд зугаалдаг. Энэ чинь нэг том биш газар байх л та. Тэгээ гүүрэн дээгүүр ингээд ороо гараад зугаалдаг юм л та. Тэгээ зугаалж явахдаа хүмүүс юу гэж ярьсан гэхээр нөгөө тэдний хооронд юу байдаг вэ гэхээр энэ 7 гүүрнийг долуулангийн нэг ороо ингээд тойрно. Долоолон дээгүүр нь явна. Гэхдээ нэг гүүрээр 2 удаа явахгүйгээр тэгж явах боломж бий юу гэдэг. Тэгээд хоорондоо ярилцаад хүмүүс янз бүрээр үзээд ерөөсөй болохгүй байсан. Тэгээ Эйлэр энийг анх яагаад энэ болохгүй вэ гэдгийг тайлбарласан. За тэгэхээр хамгийн анх Эйлэр яасан бэ гэхээр энд ерөөсөө энэ гүүрэн дээгүүр ингээд явах гэсэн тийм нэг явах гэсэн үйлдэл байгаа шүү дээ. Энэ гүүрний том жижиг мижиг ерөөсөө хамаа байхгүй. Энэ голын одоо жишээлбэл энэ талбай шүү дээ. Энэ талбай том байна уу жижиг байна уу эндээс ишигээ явах нь ерөөсөө хамаа байхгүй юм байна. Тэгэхээр энийг хийсвэрлээд юугаар сольж болох вэ гэхээр энэ хүний байж болох одоо голоор тусгаарлагдсан энэ хэсгүүд биш үү? Хэдэн ширхэг хэсэг байна. Дээд тал гэсэн нэг байна тий. Нэг энд нэг байна, 2, 3, 4 хэсэг байна. Тэгэхээр 4 хэсгээ зүгээр 4 цэгээр тэмдэглэжээ. Одоо ингээд тэмдэглэжээ л доо. Тийм болвол жишээлбэл энэ хоёр хэсгийн хооронд 2 гүүр байна тий. 2 гүүр байна гэдгийг зүгээр ингээд хооронд нь энэ хоёр хэсгийн хооронд явж болно гэдэг нь холбоч. Зүгээр юугаар зураасаар ингээд холбоч. Энэ хоёрын хооронд бас ингээд явж болно. За энэ хоёрын хооронд бас явж болно. Тэгэхээр энэ хоёр холбоотой байх хэрэгтэй. Энэ хоёр хоорондоо холбоотой. Тэгэхээр чинь ийм юу болж байгаа. Ийм маягтай диаграм болж байгаа. Одоо бид нар энийг юу гэдэг вэ? Одоо бид нар ийм объектыг юу гэдэг вэ? Граф гэдэг тийм. Тэгэхээр графын онолыг үндсийг тавьсан гэсэн үг байна. Тэгэхээр ерөөсө графаар ингээд энэ бодлогыг энэгээр солиод тэгээд одоо бодлого маань юу болох вэ гэхээр эндээс хаана ихтэйгээс нь эхлээд гараас салгалгүйгээр энэ дүрсийг энийг энэ графын ирмэг гэж нэрлэдэг шүү дээ. Нэг ирмгээр 2 дахин явах хуваар энийг зурж болох уу гэсэн бодлоготой адилхан. За тэгэхээр энэ Эйлэрийн гол яагаад топологийг үүсгэсэн гэж яриад байна вэ гэхээр энэ дээр хэмжээ дамжаа гэж ерөөсөө хамаагүй ямар цэг нь хоорондоо яаж холбогдсон байна гэдэгт хамаатай байхгүй энэ бодлого нь. Тэгэхээр тэр нь тополог байна. Тэр нь топологийн шин чанар. Тэгэхээр жишээлбэл одоо энийг хараад энэ цэгүүд хаана байх нь ерөөсөө хамаагүй байхгүй. Жишээлбэл энэ бодлого юутай адилхан бэ гэхээр арай гоёор зуръя гэж бодоод жишээлбэл тэгшинтэйгээр энэ 4 цэгийг энэ хоёрыг энэ гурвыг нэг дээр доор биш те. Ийм тэгшинтэйгээр зурах гээд оролдъё гэж бодъё л та. Тэгэх юм бол холбоос маань юу болох вэ гэхээр ийм болно гэсэн үг нэ. За тэгэхээр энэ дөрвөлжийн зурчиж болно. Тэгтэл энэ хоёр хоорондоо холбоотой байна тий. Тэгвэл мэдээж ингээд холбож болно. Эсвэл ингээд холбосож болно. Ялгаа байхгүй. Энийг хааш нь эргүүлж тойруулна уу? Цэгүүдийг хааш нь зөөнө ямар ч хамаа байхгүй. Зөвхөн аль цэгүүд хоорондоо ямар хоёр цэг хоорондоо холбоотой, яаж холбоотой байна вэ гэдэг нь хамаарна. За тэгээд Эйлэр яасан бэ? За та нар энийг юу гэж бодож байна? Энийг тэгж зурж болох уу? Болохгүй яа. Дээр доор гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Хамаа. Зураг нь энийг зурж байгаа ингээ эргүүлсэн юм шиг байна. Бид нар шиг геометри төрөлөө эргүүлж болно шүү дээ. Ойлголоо. Зөв. Энэ биш шүү дээ, тийм. Тэгэхээр эргүүлэлт тэргөө геометри байдаг. За ингээд зурчих. За энийг яаж тайлбарлах вэ гэхээр ингэж тайлбар. Аль нэг газраас нь эхлээд өөр нэг газар дууссан байлаа гэж бодъё л да тийм. Тэгэхээр чинь юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл энэ ороогоор эндээс эхлээд эндээс дууссан гэж бодъё. Дуусдаг байлаа гэж бодъё. Тэгэх юм бол жишээлбэл энэ ороогоор ороо дээр ирсэн бол гарах хэрэгтэй тийм. Үнэ. Тэгэхээр чинь аль ч ороо дээр тэр энэ хоёр эхлэл төгсгөл хоёрын хоёр орооноос бусад бүх ороо дээр тэгш тооны ирмэг ирэх хэрэгтэй гэсэн юм харагдаж байна. Тийм гарч байгаа. Тэгш тооны ирмэг ирж иж болно шүү дээ. Орсон гарсан гэхээр чинь. Тэгэхээр чинь юу гэсэн үг вэ гэхээр энийг одоо ямарваа нэгэн юм граф байлаа гэхэд ямар ч хамаагүй юу ч гэж болно та. Граф байлаа гэхэд тэрийг саяхан шигээр зурж болох, сая миний хэлдэг шигээр зурж болох зайлшгүй нөхцөл болохоор хоёр ирмэгээс бусад бүх ирмэгийн хоёр ороогоос бусад бүх ороон зэрэг нь тэгш байх хэрэгтэй. Ороон зэрэг гэхээр тэр ороод хэдэн ирмэг ирж байгааг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл энэ дээрх зэргүүдийг нь тоолъё л доо. Энд хэдэн зэрэг нь хэд вэ? 3 тэнгуүч болохоо гэж байна. Хоёроос дээшээ сондгоо зэрэгтэй ороо байж болохгүй байхгүй.
2 байх юм бол тэрийг нь эхлэл төгсгөл болгоод бид сонгож авчих болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр 3 байна гингүүт болохоор. За тэр байтугай энэ бас 5 тэгэхээр ч бүр болохгүй гэсэн. Тэгээд ийм аргумент хэрэгж баталсан байна. Тэгэхээр энэ бол хамгийн анхны топологийн аргумент гэсэн. Та нараас өөр иймэрхүү юмнууд байдаг шүү дээ. Жишээлбэл энийг одоо болох уу? Энийг тэгж зурж болох уу? Болохгүй. 4 шиг юу вэ шүү дээ. За ийм юм байвал яах вэ? Захиа энийг болох уу? Яаж? Эхлэл төгсгөлийг нь та нар шууд харж болно та. Ягаад гэвэл сондгоо зэрэгтэй 2 байвал тэрийг нь эхлэл төгсгөл болгох хэрэгтэй. Гингүүт автоматар зурагдчихна. Ямар ч бодох юм байна. Гэхдээ сая их араа өөр юу байгаа вэ? Зайлшгүй нөхцөл нь бол ингээд амархан харагдаж байна тий. Одоо хүрэлцээтэй нөхцөл гэж бас байна. Тэрийг батлах хэрэгтэй шүү. Зүгээр ингмүт болно гэж хэлж болохгүй шүү дээ. Сая бид нэр зүгээр зайлшгүй нөхцөлийг нь таарсан тий. Тэгэхээр гэхдээ энэ хүрэлцээтэй нөхцөл нь бас үнэн. Хэрвээ 2 ширхэг 2 юм уу 0 ширхэг сондгой зэрэгтэй оройтой граф байх юм бол тэрэн дээр Эйлерийн зам оршин байна гэж. Саяын энэ шин чанартай энэ замыг Эйлерийн зам гэж байна. Бүх ороогоор дайрдаг, бүх ирэмгээр дайрдаг тийм замыг. За тэгээ яг буцаад ирж байгаа юм бол Эйлерийн огцоо гэж байна. Эйлерийн цикл гэж. За тэгэхээр ийм юм болсон. За дараа нь гэсэн чинь яасан гэхээр 1750 он дахиад Эйлер яасан гэсэн чинь ийм гүдгэр олон талсыг авч үзсэн. Одоо жишээлбэл ийм байж болно. Хөл бөмбөгний юу вэ штэ. Хөл бөмбөгөн дээр ийм хээ байдаг шүү дээ. Яг ямар байдаг вэ? Ийсэн санахгүй байна. Гэхдээ зарим нь 5 өнцгтэй, зарим нь 6 өнцгтэй ийм юу байдаг шүү дээ. Тэгэхээр энийг аваачаад нэг ийм олон талс гэж бодъё л доо. Тэгэх юм бол яадаг вэ гэхээр ийм том харсан байна. Оройн тоо, хасах нь ирэмгийн тоо, нэмэх нь талсын тоо. Ирэмгийн тоо гэдэг чинь одоо эднийг яриад байна. Орой гэхлээр энэ цэгүүдийг нь ярьж байна. Тас гэхлээр эднийг ярьж байна. 5 өнцг, 6 өнцг гэдэг. Хэд байдаг вэ? 2 тий. Ийм томьёог нээсэн байна. Тэгэхээр энийг зүгээр та нар жишээлбэл мартчих юм бол яаж болох вэ гэхээр зүгээр ямар ч ийм гүдгэр одоо бөмбөлөг аваад дээр нь зурж нэг юм зурна гэсэн тийм ийм олон тас. Тийм ямар ч олон тас дээр хүчинтэй. Тэгэхээр жишээлбэл хамгийн хялбархан нэг юм авчиж бол жишээлбэл куб ч юм уу эсвэл зүгээр ийм тетраэдр аваад тэгээ эднийгээ тоолчих шүү дээ. Тэгээ хэд гарч ирээд тэгээд энэ тоог нь болчихно. Тэ зүгээр энэ тоог март. Баруун гар талд нь хэд байдаг вүлээ гэдгийг мартсан байвал. За тэгсэн чинь 1813 онд тэгэхээр энэ бол ерөнхийдөө нэг энэ бөмбөлөг цаана байгаа энэ хөл бөмбөгийн бөмбөг байна шүү дээ тий. Хөл бөмбөгийн бөмбөг нь ямар хэмжээтэй байх нь хамаагүй. Энэ нь ийм бөөрөнхий байх нь хамаагүй. Энийг одоо жишээлбэл хөл бөмбөгийн хийг нь гаргаад шилчилгаад ийм болгож болно шүү дээ тий. Тэгсэн ч гэсэн энэ дээр нь байгаа энэ төрсөн ирэмгийн тоо оройн тоо, талсын тоо гэсэн юмнууд нь байж шүү дээ. Тэр нь энэ төрсөн дээр энэ томьёо хүчинтэй байхгүй. За. Тетраэдрийг зүгээр энийг тоолохгүй, оройгийн тоолоод, ирэмгийн тоолоод, талсыг нь тоолоод ингээд нэмж хасаад үзэхэд хэд гарах нь үзэхгүй. Тэгээд энэ хэрвээ энэ хоёрын тоог мартчих юм бол тэгээд сэргэн гэсэн. Льюиле гэдэг хүн яасан гэсэн чинь энэ энийг харж байгаа энэ Эйлерийн томьёо нь болохоор иймэрхүү төрсөн дээр жишээлбэл түрүүний ярьсан нөгөө дугууны хаймар биш үү? Дугууны хаймарн дээр одоо ийм зуръя л та. Ямар ч хамаагүй юм олон тас. Хэдэн ч өнцгтэй байж болно, юу ч байж болно. Тэгээ энэ олон талстууд нь мэдээж бид нар чинь зөвхөн тоон хэрэгтэй учраас жишээлбэл эдгээр заавал гүдгэр энэ төр байх албагүй шүү дээ. Бид нар чинь иймэрхүү энэ төр ачаач хэлбэртэй байж болно. Ямар ч хамаагүй байхгүй. Тэгэхээр ийм юм дээр дотундаа ингээд нүхтэй байх юм бол эдийн томьёо хүчингүй болохыг юм илрүүлсэн. Тэгээд ийм байвал эдийн томьёо засыг бол яаж засах вэ гэдэг. Тэгэхээр чинь ийм байсан. 2-оос асах нь 2G. Энэ G гэдэг нь болохоор нүхний тоо. Тэгэхээр жишээлбэл энэ дээр бол юу гэсэн үг вэ? Дундаа нэг нүхтэй болохоор
Энэ нойл байх хэрэгтэй гэсэн. Та нар нэг иймэрхүү юм байгуулаад үзээр аяг хялбархан хамгийн хялбархан одоо төрсөх дундаа нөхтэй олон тас гэвэл ямар юм байх вэ? Нүхний тоо тэгээд энийг нь сүүлдээ юу гэдэг вэ гэхээр ээлрийн тоо гэдэг болцсон. Тэгэхээр одоо энэ юун дээр болохоор бөмбөлөг дээр болохоор нүх байхгүй, ийм нүх байхгүй учраас G нойл болж байгаа. Тэгээд G нойл болохоор энэ талдаа 2 болчихно гэсэн. Тэгэхээр энэ юу гэж хэлээд байна гэхээр энэ цаана байгаа энэ дүрс шүү дээ. Одоо энэ нэг баахан нэг ийм дүрс байна. Тэнгүүд тэр дүрсэн дээр ийм арга яс шиг юм зурж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо бид нар энэ олон тас зураад байна гэж. Ямар ч хамаагүй нэг арга яс зурна. Тэр нь ерөөсөө дурын гурвалж байж дөрвөлж юу л бол юу. Хэдэн ширхэг байх нь хамаагүй байхгүй. Тэгэхээр зурхад зунгуудаа ийм имийг тоолоод үзэхээр орой ирмэг талсыг нь тоог нь тоолоод ингээд энэ комбинацийг аваад үзэхээр тэр тоо нь ерөөсөө зөвхөн цаана байгаа дүрсийн нэг ийм айгу бүдүүн кем хаашаа одоо бүдүүн баг тийм шин чанараас хамаардаг. Нарийн тийм хэмжээсээс хамаа. Зүгээр л нэг хэдэн нүх байна. Тэгэл болоо. Тэрийг нь тоолчвол бол. Тэгэхээр эн чинь энэ одоо бид нар яриад байгаа топлогийн нэг шин чанар. Топлог гэхэлэр иймэрхүү юмнууд гэсэн. Судлан гэсэн. Энэ одоо яг топлогийн шинж гэсэн. Нүх гэдэг юм. Хэдэн нүхтэй байна гэдэг. За тэгээд 1840-од оны үед Гаусс-Боннегийн теорем гэж гарсан. Бид нар нөгөө дифференциал геометрийг хичээл үзчихсэн тийм. Тэгэхэд Гаусс-Боннегийн теорем гэж авч үзсэн шүү дээ. Энэ яад гэхээр ийм хоёр хэмжээстэй ямар ч нэг гадаргуу аваад тэгээд гадаргуугаа Гауссын мөрөлт гэж нэг юм байгаа. Бид нар энэ хичээлний холбоог зүгээр бид нар үүслийг нь ярьж байгаа болохоор за Гауссын мөрөлтийг нь талбайгаар нь үржүүлээд ингээд интеграл энэ гадаргуудыг бүхлээр нь интеграл авахлаар юу гардаг вэ? Санаж байна уу? 2π-г үржих нь ээлрийн тоо гардаг тийм. Тэгэхээр 2π-г үржих нь 2-оос асах нь 2g гэсэн үг. Ийм болж байгаа гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл бөмбөлөг дээр юу гарна гэсэн үг. Бөмбөлөг дээр G нойл юм чинь энэ талдаа хэд гарах нь 4π гарах нь тийм. Тэгээ бөмбөлөгийн Гауссын мөрөлт тогтмол гэх юм бол бөмбөлөгийн талбай хэд вэ? Энд дээр би хичээл та. За бөмбөлөгийн Гауссын мөрөлт үржих нь талбай нь хэд вэ? R агаад ёстой бөмбөлөгийн гадаргуугийн талбай 4π R квадрат тийм. Зүүн гар талын интеграл юм болж байна. К-г нь бид тогтмол гэж ер нь зүгээр тэгшмээс нь байдлаас нь хараад зүгээр таам болж байна. Баруун гар тал нь хэд вэ? 4π. 2π-г үржих нь 2 шүү дээ. Бөмбөлөгийн ээлрийн тоо 2. Тэгэхээр 4π-г нь хураагдаад К нь хэд болох вэ? Нэг их ухаан R квадрат. Бөмбөлөгийн Гауссын мөрөлт нэг их ухаан R квадрат байх гэсэн. Тэгэхээр энэ дээр юу болж байгаа гэхээр энэ томьёо маань одоо энэ баруун гар талд нь топологийн шин чанар байна. Зүүн гар талд нь мөрөлт талбай энтер болсон гэхээр геометрийн шин чанар байж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ одоо жишээлбэл энэ бөмбөлөгийг аваад ийм байдлаас ийм бол байдлаатай налчилгаад тийг нь гаргаад ийм болгоцсон. Тэнгүүт эн чинь мөрөлт нь энэ дээр бол тогтмол мөрөлттэй байсан. Тэгсэн чинь энэ дээр чинь мөрөлт нь өөрчлөгдөн шүү дээ, тийм. Мөрөлт нь энэ дээр шилбэл мөрөлт ихтэйч байдаг юм уу? Энэ хаваараа хавтгаач байдаг юм тийм. Жишээл ийм зүгээр ийм дүрс аваад үзэхгүй юу? Урт нарийнх юм. Тэгэхээр энэ хаваараа ерөөсөө мөрөлт байхгүй. Тэнгүүт тэр ингэн гэсэн үг. Энэ мөрөлт нь баг газар нь яана гэсэн үг. Мөрөлт нь багч байсан гэсэн талбай нараа их болдог ч юм уу тийм. Ийм байдлаар энэ хоорондоо зохицоод ингэж өөрчилж яхад энэ интеграл нь ерөөсөө өөрчлөгдөхгүй байдаг гэсэн үг шүү дээ. Энэ мөрөлт нь өөрчлөлт дотроо цэг бүр дээр байгаа мөрөлт нь энд x чинь тэнд багасч чинь тийм. Тэгсэн мөртлөө энэ интеграл нь бүгд ингэж аваад үзэхдээ өөрчлөгдөхгүй тийм болчихж байна. Тэгэхээр энэ бол нэг ийм одоо айлгуур топологи геометрийг холбосон нэг юм жишээ. Ингэж холбосон юмнууд хамгийн том чухал үр дүнгууд байдаг. За тэгээ 1860-аад оны үед ийм хүмүүс Listing, Riemann, Jordan, тэгээ Bethe. Ийм хүмүүс энэ
санаануудыг цааш нь хөгжүүлээд яасан бэ гэхээр ингээд гадаргуунуудыг одоо ингээд англиа гэсэн тийм юу санаа төрөөд би дахиад ингээд шинээр за энд ч үзье. Тэгэхээр одоо жишээлбэл ийм хоёр нөхөдтэй ийм төрс байлаа гэж байна. Тэр ийм гадаргуу. Одоо энэ гадаргуу гэж ярьж шүү. Одоо энэ шиг юм гэсэн. Гэсэн мэт хоёр нөхөдтэй. Тэр нэг юм уу гэдэг чинь нэг хүүхдийн нэг усан бассейнд ордог нэг юм хөө гэдэг чинь хөлөө дотор хийчдэг ч юм уу. Ийм тиймэрхүү одоо гадаргуу ярьж байна. За тэнгууд энэ гадаргууг одоо бусдаас нь яаж ялгах вэ гэх юм бол ингэж болно. Одоо эдгээр энэ Риман ялангуяа ийм санаа оруулж ирсэн байна. Энийг ингээд тойргоор хаан чамаагүй тойрог авч болно. Тэнгүүтээ тэр тойргоо ингээд тойргоор энэ гадаргуу зүсэх байхгүй юу. Тэр хэдэн удаа зүсэхэд хамгийн ихтэй хэдэн удаа зүсээд энэ гадаргууг салгах, бүр ингээд салгаад хоёр хэсэг болгохгүйгээр хэдэн удаа зүсэж болох вэ гэсэн тийм асуулт байна. Тэгэхээр одоо жишээл энэ дээр ингээд хоёр удаа зүсэж болж байгаа байхгүй юу. Одоо нүх гэсэн тийм эмийг юу яах гэдэг байгаа байхгүй. Нүх гэсэн энийг яг бид нар хараад шууд нэг нүхтэй энийг хараад хоёр нүхтэй гэж хэлж болж штэ. Тэгээ зарим одоо Риманы ялангуяа судалж ирсэн геометри гадаргуунууд нь болохоор ингэж зурж болохгүй зүгээр ингэж хийсвэр байдлаар тодорхойлсон тийм гадаргуунууд байсан. Тэгээ тийм гадаргуутай ажиллах үед тэр нүх нь хаана хэдэн нүхтэйг нь яаж мэдэх вэ гэхээр ийм тодорхойлолт болж байна. Яг ийм тойргуудаар зүсэхэд хэд удаа ингээд хоёр удаа зүсээл цаашаа ерөөсө боломж байхгүй. Дахиад нэг л удаа зүсэх юм чинь бүр хоёр хэсэг болчих. Тэгэхээр ийм байдлаар нүхийг нь харж болох юм, тоолж болох юм байна гэж. За тэгэхээр энэ G гэдэг юмыг ингэж тоолж. За тэгсэн өөр бас нэг санаа нь болохоор ийм. За тоо зөв юу аваад үзье. Зүгээр нэг дугууны хаймар. Дугууны хаймрыг аваад үзье. Тэнгүүт энэ дээр ингээд бид нар янз бүрийн юунууд ингээд зүсхийн оронд одоо яах вэ гэхээр ийм гогцоонууд авч үзье. Тэгэл гогцоогоо одоо юугаар хийсэн гэж бод. Ингээ буйл гэх юм уу. Иймэрхүү нэг юу байдаг штэ. Үзүүр нь ингэсэн. Тэгээд энэ дотор ороод ингээ цааш явц тээ. Ийм юмар хийсэн гэж бод энэ гогцоогоо. Тэнгүүтээ эндээс нь ингээ чангагаад гогцоогоо ингээ багасгаад нарийнхан булам ингээ жижигсгээд байна гэсэн үг. Тэгэл жижигсээд харч одоо эн чинь дараагийн иймэрхүү болдог ч юм уу. Улам ингээ жижигсээд тэгээд цэг болтол нь агшааж болох уу гэсэн асуулт. Тэгэхээр жишээлбэл энэний хажууд энд болохоор цэг болтол нь агшааж болж байна тийм. Зүгээр юун дээр нөө хаймрын дээр зүгээр нэг юм утас аваад тэгээд тэр утсаа ингээд багасгаад явсан. Тэнгүүт ямар юуг цэг болтол нь агшааж болох вэ гэхээр энийг нөгөө нэг энэ утас маань өөрөө энэ хаймрыг яг ингээд ороолцсон байх юм бол энийг хичнээн татсан гэсэн энэ татаад энийг юу яаж чадахгүй шүү дээ. Энэ татаад энийг хэлбэрийг нь өөрчилж чадахгүй гэж бодлоо. Тийм бол энэ ингээ гацчаад цаашаа цэг болтоо гэж болохгүй. Тэгэхээр энд нэг ийм жирийн энэгээр нь одоо юг ялгаж авах. Одоо шил зүгээр жирийн хөл бөмбөгийн бөмбөг шиг ийм бөмбөлөг байсан бол энэ бөмбөлөг дээр ямар ч ийм гогцоо авсан гэсэн тэр гогцоо болгоныг цэг болтол нь агшааж болох байхгүй юу? Тасралтгүй хувиргаад улам жижигсээд тэгсээр бол цэг болтол нь агшааж болно. Харин энэ дээр болохоор болдоггүй нэг ийм гогцоо гараад ирж байгаа. Тэнгүүд яг энэ аргаараа бид нар бас жишээлбэл тэр энийг судалж болно шүү дээ, тий. Одоо энэ дээр хэдэн шиг юм гогцоо байна. Энд нэг энэ гогцоог агшаавал болохгүй, энэ гогцоог агшааж болохгүй, энэ гогцоог агшааж болохгүй гэх мэтчлэн. Тэгэхдээ ямар нэг байдлаар жишээлбэл энэ гогцоо бид нар иймэрхүү юм хэрэгтэй гэсэн үг. Энэ гогцоо энэ доор нь байгаа нэг гогцоо байна шүү дээ. Энэ хоёрыг хооронд нь шилжүүлчих болно шүү дээ, тий. Энийг аажаан гулсуулж гад энэтэй адилхан байна. Энэ дээр аваачиж болно. Тэгэхээр энэ хоёр гогцоог адилхан гэж үздэг ч юм уу тиймэрхүү онол маань одоо тийм тодорхойлолтуудыг агуулж өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар зөвхөн оршил ярьж байгаа учраас тэр нарийн юм ярихгүй. Тэгэхээр энэ хоёрыг адилхан тэгээд энийг ингээд гулсуулаад ахлаар адилхан тий. Тэгвэл энэ гурав дахь нь одоо энэ гол байгаа юм юу гэж байдгийг. Энэ гол байгаа юмыг энэ хоёрын нийлбэр гэж үздэг ч юм уу. Одоо энэ хоёр чинь энэ хоёрыг энд нэг юм гогцоод энэ гогцоод энэ үзүүрийг нийлүүлэнгүүт энэ голын гогцоо гарч байгаа тий. Гэх мэтчлэн иймэрхүү юмнуудыг бид нэр авч үзсэн. Тэгээд сүүлдээ яасан гэхээр 1890 оны үед Панкаре гарч ирээд Панкарыг бол энэ айлгүрлэг топологи ер нь үндсэн топологийг үндэслэсэн гэж ярьдаг.
Тэгэхээр Понкер яасан гэж энэ бүх юмыг нь бүр нарийн болгоод олон хэмжээстэй энэ бол жишээ хоёр хэмжээстэй тодорхойлсон юмуд байж байгаа. Тэгээ энийг олон хэмжээст тохиолох бэти өргөдөх гэж оролдсон. Тэгээд энийг нь бүгдийг нь нарийн болгоод тийм том програм шиг юм зохиосон. Тэр програмыг нь хэрэгжүүлэх гэж 20 дугаар зууны ихээр математикч 20 дугаар зууны баг эхний хагас тэр програмыг хэрэгжүүлэх гэж болсон. Тэгээ яасан гэхээр за одоо энэ санаа нь болохоор гомолог гэдэг юм төрж байгаа. Гомолог энэ юмыг багсгадаг юм гогцоо авангуудаа ингээд жижигсгээд идэг. Жижигсгээд цэг болон агшаал болохгүй гэдэг. Ийм маягаар судалдаг топологийн ийм маягаар одоо дүрсийг судалдаг. Энэ арга нь гомотоп гэдэг юм төрсөн. Гомотоп. Энэ хоёрыг Понкер анх тодорхойлсон юм. Тэгээ бидний гол судлах юм бол энэ гомолог, гомотоп гэдэг хоёр юм байна. Энэ юу айлгүйрлэг топологи гэдэг бид нар хичээлээр нэрсэн ч гэсэн мэдээж айлгүйрлэг биш ерөнхий юмудаа бас ярина. Ерөнхий топологи юмудаа. За одоо та нар жоохон ойлголттой болж иж магадгүй яг юу судлахад байгаа юм бэ? Одоо дахиад цаашаага жоохон нарийсгая. Топологийн судлагт тун Тэгэхээр бид нар нэг бүдүүн баг юм ярьж байгаа цаашаа улам нарийсгаад яваа. За эхлээд нэг юм ярьчих. Топологи дүрсийн цэгүүд хоорондоо яаж холбогдсон бэ? Тэгэхээр хэмжээ хамаагүй хоорондоо холбоотой юмуд хамаатай гэсэн. Тэгэхээр жишээлбэл иймэрхүү юм байж болох юм. 8-ын тоо тэгэнгүүт энэ хоёр. Одоо хоёр нүктэй яг тэрэн дээр зурсан шиг юм. Энэ хоёр жишээлбэл за тэрийг болий зүгээр хавтгай дээр байгаа ийм дүрсгээд бодоод нэг юм бөөрийнхээ ангуудаа дунд нь хоёр нь хугаад авцсан. Тийм дүрсийг ярьж хавтгай дээр байна. Тэгэхээр энэ дэр жишээлбэл энэ хоёр цэг хоорондоо ингээд холбоотой байна тий. Тэнгүүд энд байгаа цэг дөрвөн талдаа юмтай холбоотой байна тий. Дөрвөн талдаа. Яг тэрэн шиг энд байгаа цэгийг ингээд авах юм бол энд байгаа цэгийг авах юм бол энэ хоёр ингээд хоорондоо ингээд ойрох юм байна тий. Энд байгаа цэг чинь ингээд энэгээр нэг юм гараад дээшээ гарсан. Эндээс ингээд доош нь гарсан маягтай. Ингээд холбогдсон. Тэгэхээр энэ хоёрыг ерөнхийдөө хоорондоо адилхан эсвэл ядаж төстэй гэдгийг бид нар яаж хийж байгаа харах хэрэгтэй гэсэн. Бидний одоо хөгжүүлэх онол. Энэ дээр яг нэг юм гарчин л дээ. Энэ граф дээр ингээд холбоо гэж ярихад айгүй амархан байгаа. Граф дээр жишээлбэл энийг зүгээр граф болгоё гэвэл яах вэ? Иймэрхүү юм ярьж болох юм. Ингээ явчихна. 5хан шиг зэгтэй. Тэгээ тэр цэгүүд нь хоорондоо ингээ холбогдсон. Ийм жишээлбэл 8-ын тоо гэд ярихлаар жоохон юу болж байгаа. Яг таг тэр нь хоёр цэг хоорондоо холбогдсон гэдэг нь тэр гэд хэлэхэд жоохон хэцүү болчихж байгаа. Яг тэгэхээр энэ хоёр цэг ингээд байлаа гэхэд тэр хоёрын хооронд дахиад цэг байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёрын хооронд бас дахиад цэг байгаа. Тэгтэл та нар зүгээр ерөнхийдөө хар ухаанаар харахад бол ойлгогдож байгаа зүйл. Тэрийг тэр хар ухаанаар бодоод байгаа юм чинь яг математикийн хувьд яг цаг болох гэдэг байхгүй юу? Тэгээд айлгүйрэг геометри гэдэг чинь. За тэгэхээр энийг дагаад бид нар ингэж бас болж байна. Дүрсийг урахгүй. Энэ бол яг жинхнээс 19-р зууны сүүлийн үед яригдчихсэн тийм тодорхой. Дүрсийг урахгүй, наахгүй. Наахгүй гэдэг нь одоо жишээлбэл энэ хөл бөмбөгийн хийг нь гаргангуудаа хоёр талыг ингэж харчаад тэгээ тэр хоёр цэгийг нэг гэж үзнэ гэсэн үг тийм наал гэдэг нь. Тэхгүй гэсэн үг. Хооронд нэг наалдуулаад ерөөсөө нэг цэг шиг болгочихгүй гэсэн. Наахгүй бол яаж ч
Агшааж, сунгаж, мушгиж, мөрөөлгөж болно. Маш тийм уян хатан эрзэнэр ч юм уу, бүр эрзэнэрч зөөлөх юм уу, тийм материалаар хийсэн юм дүрсийг судалж байна гэсэн үг шүү дээ. Тэр нь ямар ч тийм барьц байхгүй. Эргээд харахын хооронд шал өөр болцсон байдаг. Гэхдээ ингэж юу байх вэ? Тэгэхээр нөгөө дүрс маань хэвээрээ байна уугүй гэдэг яаж мэдэх вэ гэж ярьж байна. Топлог. Ингэхэд дүрсийг хэвээрээ үлдлээ гэж байна. Ингээд уг дүрсийг топологийн хувьд хэвээр үлдлээ гэж үзсэн. За нэг юм. Тэгэхээр одоо түрүүний ярьсан тэр кофений аяг юу вэ те? Дугуйны хаймар энэ төр чинь одоо тийм хаймар тэднийг төсөөлж болно. Хооронд ингээд янз бүрээр агшаад сунгад тэр хоёрыг ажиллах юм. За араа жоохон наривчлаа юм гээ. Одоо яах вэ гэхлээр энэ урахгүй наахгүй энэ төр ингээд сунгад боршиж болно гэдэг. Энийг одоо араа жоохон математикийн хэлэнд оруулах юм бол тэр маань юу юм бэ гэхлээр та нар юу гэж бодож байна? Ямар хувиргалтыг авч үзэх вэ? Тасралтгүй хувиргалт авч. Тасралтгүй хувиргалтыг л ярих гээд оролдоод байна. Ингэж машихгүй энэ төр гэдэг байна. Урахгүй наахгүй. За дүрсийг тасралтгүй хувиргалтаар хувиргахад өөрчлөгдөхгүй үлдэх тэр шин чанаруудыг судална. За тасралтгүй гол нь яг энэ урахгүй гэдэг нь тасралтгүйг энгийн үгээр төлөв хэлж байгаа. Урахгүй гэдэг нь. Наахгүй гэдэг нь болохоор юу гэсэн юу? Наахгүй гэдэг нь болохоор инжектив гэсэн. Инжектив гэж сонсч байсан. Инжектив буюу нэг-нэгийн харьцаатай гэсэн. Тэгэхээр нэг-нэгийн харьцаатай гэдэг нь болохоор топлог ийм сүртэй юм ярихгүйгээр ойлгож болох хялбар ойлголт байхгүй ойлголт шүү дээ. Топлог ярихгүй зүгээр л одоо функц гингүүтэл нэг-нэгийн харьцаатай инжектив гэсэн ойлголт орж ирнэ. Тэгэхээр тэрийг зүгээр орхиод энэ тасралтгүй гэдгийг одоо зааш нь. Тасралтгүй гэдэг нь бидний оруулж байгаа шинэ ойлголт байх хэрэгтэй. Топлог дээр. За тасралтгүй ойлголтоор хувирахад өөрчлөгдөхгүй үлдэх тэр шинэ чанаруудыг судална. Тэгэхээр одоо бид нар тасралтгүй гэдэг юм бодох хэрэгтэй. Дээрээс нь дүрсгээл аль хэдийнээс хойш яриадсан яг энэ дүрс гэж бас юу яриад байгаа. Тэрийг бас илүү тодорхой болох хэрэгтэй. За тасралтгүй гэхлээр тасралтгүй функц гэж юу байдаг вэ? Ямар функцийг тасралтгүй функц гэх вэ? Уламжлал биш. Уламжлал гэдэг чинь дифференциачлагддаг. Уламжлал гэдэг чинь бүр тасралтгүйгээс цаашгаа яваад. Илүү маш хүчтэй шин чанар. Тасралтгүй гэж юу? Зүгээр зурх юм бол функцийн график, тасралтгүй функцийн график зур гэвэл та нар яах вэ? Иймэрхүү юм зурж болно те. Гэтэ яг ингээд нэг цэг дээр байсан гинт утга нь өөрчлөгдөд өөр болоо явчихдаг. Ийм юм байхгүй гэсэн үг шүү дээ. Графикийн зураг гэвэл. За тэгэхээр тасралтгүй гэж юу юм бэ гэхээр ойрхон цэгүүд буулгадаг тийм болгодог. Ойрхон цэг, хоёр ойрхон цэг байвал тэр хоорондоо ойрхон газар байна. Ойлгож байна уу? Бас яг бас болоогүй л байна. Ерөнхийдөө тэрнээс араа наагур явж байгаа шүү. Яг математикийн тодорхойлолт бол биш. Гэхдээ та нарын одоо юуг чинь төсөөлөл олох гээд юм л та. Тасралтгүй функц юу вэ гэдгийг ойрхон цэгүүдэд боо. Хувиргалт гэдэг маань болохоор чинь нэг энд байсан нэг дүрсийг өөрчлөх гэж байна шүү дээ. Тэгэхээр өөрчлөнө гэдэг чинь энд байсан дүрсийн цэг болгоно нь
нөгөө шин дүрсийн цэгүүдэд бууна гэсэн. Тэгэхээр тийм харгалзаа байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шин өмнө байсан дүрсийн дүрс хоорондоо ойрхон маш ойрхон энэ ойрхон гэдэг нь бүр баг хязгааргүй ойрхон цэгүүд ярьж байна. Хязгааргүй ойрхон цэгүүд байх юм бол тэр нь хязгааргүй ойрхон цэгүүд буудаг. Тийм юм хэлээ. Тэгэхээр хязгааргүй ойрхон гэдэг юм а бас бид нар яг таг болох хэрэгтэй. Гэхдээ одоохондоо бас ингээд та нарын төсөөлөл дээр тулгуурлаад ойлгож байгаа байх гэж явж байгаа. Хязгааргүй ойрхон гэж юу гэлж байгаа. Тэгэж ойрхон гэхлээр чинь та нар зай ярихгүй, хэмжээ ярихгүй гэсэн мэтлээ яагаад ойрхон гэж яриад байна гэж магадгүй. Тэгэхээр энийг одоо бид нар ойрхон гэж юм хаалт кавичн хийгээд байна. Нэг ойрхон 2 м биш 1 м байвал 2 м-ээс ойрхон ч гэдэг юм. Тийм метрээр хэмжихгүй. Гэхдээ хоорондоо хязгааргүй ойрхон гэдэг ойлголтыг бид нар заавал тийм хэмжээ оруулахгүй болдог байхгүй. Тэгэхээр тэрийг бид нар сүүл үзэлтэй харна. Тэгэхээр та нар гадарлаж байгаа. Одоо жишээлбэл түрүүний нөгөө нэг ийм юм ярьсан. За дахиад нөгөө нэг дугууны хайр. За энийг одоо жишээлбэл ийм нөгөө юуны кофений аяг болох гэдэг эхний шатн тий. Дараа нь дахиад одоо энэ дээр нь ингээд хонхойлгоод ирсэн хуруугаараа дарыг тэр дээд толтно. Тэгэхээр юу болох вэ? Ингээд нэг доош хонхойтсон. Тэгээд эндээ иймэрхүү юм болж байна. За тэгэхээр энэ дээр жишээлбэл энэ хоёр цэгийг аваа тий. Энэ хоёр цэгийг аваа. Тэгэхээр энэ хоёр цэг жишээлбэл энэ ингээд гарсан байдаг гэж байна. За энэ хоёр цэгийг авангууд жишээл энэ хоёр ойрхон гэж бид нар яг ярьж байгаа тийм цэг байдаг гэж байна. Тэнгүүт энэ дээр ч мэдээж харахад ойрхон биш хол буутсан гэж болно тий. Бид нарыг би энэ ойрхон гэж кавичгтайг ямар утгаар яриад байгаа одоо тодруулах гэдэг. Энэ маш хязгааргүй ойрхон гэж ярьсан. Хязгааргүй ойрхон гэхэлэр юу гэсэн үг гэхээр энэ хоёр цэг бол зүгээр ингээд хоёр цэг авах юм бол тэр хоёр цэг хоорондоо холбогдчих болно. Хязгааргүй ойрхон гэдэг ойлголтыг яг таг болгохын тулд яах ёстой вэ гэхээр хоёр цэг биш маш олон цэг авах ёстой байхгүй. Одоо жишээлбэл энэ цэг аваад энэ рүүгээ ингээд хязгааргүй улам ойртсон энэ цэгүүдийн дараалал авчихсан. Тэнгүүт энэ дараалал чинь өөрөө энд буухтаа тэрлүү хязгааргүй улам ойртсон тийм цэгүүдийн дараалалд буух ёстой. Тэрийг одоо энэ хязгааргүй ойрхон цэгүүд бууна гэж яриад. Тэгэхээр энэ ойлголтыг бол бид нар оруулахын тулд заавал зай гэсэн ойлголт хэрэг байхгүй. Нэг юм руу нэг цэг рүү нийлдэг тийм цэгийн дараалал гэдэг юм тодорхойлно. Хязгааргүй ойрхон цэг биш гэсэн. Юу гэнэ? Буулгалт олдох олд тоолохгүй хамаагүй шүү дээ. Бид нар нэг буулгалт байна. Тэр буулгалтыг ямар үед тасралтгүй гэх вэ гэдгийг ярьж байна шүү дээ. Тэгэхээр буулгалт бол байгаа гэж хэлж байгаа. Нэг буулгалт байна. Ямар үед тэр буулгалт ямар шин чанарыг хангасан бол тэр буулгалтыг тасралтгүй гэх вэ гэдгийг ярьж байна. Тэ? Тэгэхээр буулгалт байгаа. Энэ тодорхойлолтын хүрээнд бол буулгалт нь угаасаа байгаа гэж үзсэн. Тэгээд тэр буулгалт нь энэ цэг жишээлбэл энэ цэг бууж байна. Тэр цэг бууж байна. Ингээд энэ дарааллыг нийлдэг дараалал буулгалтыг тасралтгүй гинэ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр дараалал нийлнэ гэж юу юм бэ гэдгийг бид нар тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Тэгэх юм бол тасралтгүй буулгалтыг тодорхойлж чадна тийм. Тэгэхээр явж хамгийн эцэстээ юу болж юм гэхээр дарааллын нийлэлтийг тодорхойлж чадах хэрэгтэй гэсэн. Ямар нэг байдлаар тэр дүрс дээр тийм. Тэгэхээр одоо дүрс гэдэг юм аа. Одоо тодорхойлъё. Тэгэх юм бол ингээ хамаг юм болчихгооз дараалал одоо бид нар тасралтгүй гэдэг ойлголтоо тодорхойлчихно. Тэгээд одоо дүрс гэж юу юм бэ гэдгийг мэдчих одоо болох гэдэг шүү дээ. Тэгэхээр дүрс гэдэг сая бол угаасаа сая тодорхой. Энэ тасралтгүй гэдэг ойлголтоороо дүрс гэдэг нь өөрөө тодорхойлдог. Юу гэхээр бид нар нэг дүрсийг өөр дүрсэд хувиргадаг тийм хувиргалтуудыг ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэр хувиргалтууд дээр тасралтгүй гэсэн ойлголт тодорхойлогдсон байх ёстой. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Дүрс нь угаасаа цаанаасаа тийм ойлголтыг агуулж явах хэрэгтэй гэсэн. Одоо жишээл дараа энэ дүрсээр цэгүүд авахд тэр энэ дүрсээр дараалал авахд тэр дараалал нийлж байна уугүй юу гэдгийг хэлж чаддаг тийм бүтэц тийм мэдээлэл тэр дүрс дотор байж байгаа хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ дүрс гэдэг маань юу юм бэ гэхээр ерөөсөө тухайн дүрс гэдэг маань юу гэж нэгдүгээр олонлог гэж байна тийм. Тухайн олонлог дотор дараалал авахд тэр дараалал нийлдэг
эсвэл нийлдэггүй юу гэдгийг тогтоодог тийм шалгуур байдаг. Тийм олонлогийг дүрсгэн гэсэн үг тийм. Тэгэхээр ингээ болчихж штэ гэх юм аа. За дүрсэхээр одоо тасралтгүй гэх ойлголт тийм тасралтгүй. Эсвэл за бид нар энэ тасралтгүй чинь цааш нь явуулаад дарааллын хязгаар болцсон штэ. За эсвэл хязгааргүй байх юм. Хязгааргүй ойрхон эсвэл дарааллын хязгаар ийм ойлголтууд эдний аль нэг нь байхад боссон нөгөө хоёр нь гараад байна. Тэгэхээр эдний аль нэгийг нь агуулдаг гэх ойлголт. Утга төгөлдөр байдаг. Тийм олонлог. Тэгээд энийгээ юу гэж ийм олонлогийг бид нар юу гэдэг вэ гэхээр тополог окторгүй гэж ярьдаг. Тополог окторгүй гэдэг нь юу юм бэ гэхээр ерөөсөө тухайн окторгүй байл юу ч гэж болно те. Бидний яг төсөөллөөр яг иймэрхүү юмнууд танаа зүгээр толгойдоо төсөөлж болно. Гэтэ заавал ийм байх албагүй гэсэн үг шүү дээ. Ерөөсөө нэг юмнуудын цуглуулга олонлог гэдэг чинь юу вэ гэхээр элементүүдийн цуглуулга байж байна. Жишээлбэл энэ дээр бол энэ чинь өөрийнхөө цэгүүдийн цуглуулга шүү дээ. Тийм утгаараа энэ олонлог болж байгаа шүү. Тэгэхээр тэр цэгүүдийн цуглуулга дээр ерөөсөө дарааллын хязгаар гэдэг ойлголт тодорхойлж байгаа юм. Ямар үед ямар цэгүүдийг яг ингээд нэг хязгаарууд өгч юм гэж ярих вэ гэдэг тийм ойлголт нэмээд өгчих юм бол тэр маань шууд тополог окторгүй болчихно. Эсвэл тухайн олонлог дээр тасралтгүй функцүүд гэж ямар функцийг хэлэх вэ? Ерөөсөө тухайн олонлог дээр ямар ч олонлог өгсөн байшгүй k гэдэг олонлог өгсөн байх тийм. Эндээс k-гаас бодитоор буулгадаг ийм функцийг тодорхойлж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг юм аваад тэрэн дээр цэг болгонд нэг тоо харгалзуулчих гэсэн үг шүү дээ. Температур ч юм уу юу чинь тийм. Энд 100 градус, энд 50 градус гэсэн тийм функц гэж тийм нэг ярьж байна. Тэгээд байж болох бүх функцүүдийг авч үзье. Тэнгүүтээ ерөөсөө хоёр хувагаал эднэрийг нь бид нэр тасралтгүй гэж нэрлэчихье. Эднэрийг нь тасралтгүй биш. Өөрөөр хэлбэл тасралттай гэж нэрлэчихье. Бичих юм бол тэгээд тополог окторгүй болчихно. Гэтэ мэдээж тэр хоёр хуваахтаа тодорхой шин чанарыг хангах хэрэгтэй л байна. Тэгэхээр тийм бүтцэл орцсон, тийм л юмыг тополог окторгүй гэж нэрлэж байна. За цаашлах юм бол бид нар яг энэ хичээлээр голдуу тийм ерөнхий тополог окторгүй авч үзэхгүй. Голдуу цогц авч үзэн. Цогц гэдэг нь юу юм бэ гэхээр иймэрхүү хоёр хэмжээстэй одоо биднээс яриад байгаа энэ гадаргуунууд болохоор хоёр хэмжээстэй цогц. Тэгээд иймэрхүү юмнууд цаашаа 3 4 олон хэмжээстэй ийм юмнуудыг авч үзэн гэсэн. Цогц за гадаргуу ялгаа байхгүй. Ялгаа юу вэ? Ялгаа байхгүй гэж бодож болно. Хоёр хэмжээстэй тополог окторгүй гэж ярихын тулд хэмжээс гэдэг юмыг ерөнхий тополог окторгүй дээр тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Тэгж тодорхойлж байтал цогц гэсэн бүтэц орж ирэх байх гэж бодож байна. Тэгээд тэр чинь яг хэмжээс яаж тодорхойлж байна гэдгээс хамаарахгүй. Хэрвээ хоёр хэмжээстэй тополог окторгүй гингүүт хоёр хэмжээстэй цогц болчдөг байхаар би хэмжээс гэсэн ойлголтыг оруулж иж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний зүгээр юунаас хамаарна гэсэн. Яаж зохион байгуулах вэ гэдгээс хамаарна гэсэн. За тэгэхээр яг цогц гэдэг маань юу юм бэ гэхээр иймэрхүү юм хэлж байгаа. Яг төс харах хоноор бодох юм бол. Тэгэхээр энэ иймэрхүү юм гэж яг юу яриад байна гэхээр ингэсэн гэсэн үг. Жишээл энэ гадаргуудаар яаж ихээр гадаргуугийн ямар ч цэгийг авч үзсэн гэсэн. Тэр цэгийн орчинд нэг ийм хүрээ одоо нэг юу гэдэг вэ? Тэр цэгийн орчинд ийм орчин авч үзэж байгаа шүү дээ. Тэр цэгийг агуулсан. Тэгээд энийгээ болохоор юу руу болгож болох вэ гэхээр энийг R2-ын нэг хавтгай дүрсийн нэг ийм дэд олонлогтой адилхаж болж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл гадруу гэдэг нь юу юм бэ гэхээр зүгээр ийм баахан хавтгай жижигхэн ийм бөөрөх юмуд аваад
Тэгээд эднэрийг яаж хийж байгаад хооронд нь ингээд наагаад нөхөөс тавьж байгаа юм шиг тэгээ баахан нөхөөснөөс бүтсэн тийм төрсийг бид нэг гадруу гэж байна. Гадруу. Яг энэтэй адилхан 3 хэмжээстэй зогсох юм бол 3 хэмжээстэй одоо жишээл энэ өрөөнд дотор байгаа нь орон зай биш. Энэ дотроос ингээд нэг бөөрөнх юм огтлж аваад тэднийг ингээд наагаад гарцсан. Тэгж тэгээд наагаад ахлаар тэр нь заавал одоо энэ өрөөнд дотор багтдаг тийм төрс гарах уу. Одоо жишээлбэл энэ бөмбөлөг гэж ярих чинь бөмбөлөгч нь хавтгай дотор багтахгүй гоос тийм. Эднийг яаж хооронд нааснаас хамаарат нэг 3 хэмжээсээс халиад гараа явчихна. Одоо жишээл бидний 3 хэмжээстэй юмд хооронд наасан ч гэсэн тийм. Тэгэхээр ингэж хооронд нь яаж нааж байна вэ гэдэг мэдээлэл чинь өөрөө яг топологийн мэдээллийг агуулдаг байгаа байхгүй. Тэрийг нь бид нэр тэр нь биднэрт маш чухал гэсэн. За тэгэхээр ямар цэгүүд бид нар түрүүн энд ярьсан тийм 8-ын тоовны энэ граф дээр чинь ямар цэгүүд хоорондоо холбогдсон байна гэдгийг харахад амархан байна. Тийм шууд ингээд ирэмгээр холбогдсон бол холбогдсон гэж юм. Тэгэхээр 8-ын тоон дээр шил ярихаар чинь хоёр цэгийн хооронд дахиад зөндөө олон хязгааргүй цэгүүд байна шүү дээ. Тэгэхээр холбоос гэж яг юу яриад байгаа юм бэ гэсэн ойлголт. Тэгэхээр одоо энэ дэр энэ хязгааргүй ойрхон гэсэн юмыг жоохон одоо тэр талаар төсөөлтөй болсон бол тэр чинь одоо энэний хариулт болж явж байгаа. Хязгааргүй одоо граф дээр бол ингээд хоёр цэг байхад ингээд хооронд нь ирмээр холбогдож байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр болохоор юу гэсэн үг вэ гэхээр энэ маш ойрхон хоёр цэгүүд хоорондоо ингээд хязгааргүй ойрхон цэгүүдийг хооронд нь ингээд ирмээр холбогдсон. Яг ингэж энийг яг тэг болох арга байхгүй л дээ. Гэхдээ маш хоорондоо ингээд бүр ингээд баг наалтсан хязгааргүй ойрхон байгаа цэгүүд хоорондоо холбогдоод ингээд явцсан. Энийг одоо юугаар маш хүчтэй микроскопоор ч харах юм бол иймэрхүү юм байгаа гэсэн тийм. Иймэрхүү юм байгаа гэж бид зөвхөн төсөөлж байна гэсэн. Яг үүндээ бол юм байхгүй мэдээж энэ хоёрын хооронд дахиад цэг байгаа шүү дээ. Тэгэхээр хязгааргүй ойрхон гэдгийг бид нар тиймэрхүү маягаар одоо энэ графын цэгүүд хоорондоо холбоотой гэдэг тэр төсөөллөө энэ тасралтгүй 8-ын тоо шиг тийм төрсөн дээр хэрэглэхийн тулд хязгааргүй ойрхон гэсэн юм яриад байна. За тэгэхээр ямар цэгүүд хоорондоо хязгааргүй ойрхон бэ? За хязгааргүй хаяад зүгээр ойрхон гэдгийг ингээд биччихье. Энэ маань бидний төсөөлөл баггүй. Тэгэхээр энийг яг так болгоё гэвэл дандаа ингээд нэг дараалал мараалын хэл рүү ороо явчих. Дараа тэр цэг рүү нийлсэн дараалал энэ гэсэн юм яриач. За ямар цэгүүд хоорондоо хязгааргүй ойрхон бэ гэдгийг мэдснээр бидний сая ярьсан юм гэж би дахиад бичиж байгаа шиг байна л да. Тухайн дүрс одоо бидний дүрс гэдэг маань яг албан ёсны юу биш болцсон. Албан ёсны нэр томьёо нь бол топологокторгүй. Эсвэл цаашлаад цогц өтер гэж ярина. Дүрс гэдэг бидний зөвхөн оршил дээр ярьж ирсэн юм. Одоо кавичн дотор орчиж байна. За тухайн дүрс бүрэн тодорхойлох. Өөрөөр хэлбэл топологокторгүй маань бүрэн тодорхойлогдно гэсэн үг. Энэ ямар цэгүүд хоорондоо хязгааргүй ойрхон бэ гэдэг мэдээлэл нь өөрөө тухайн болон зэрэг топологийг биднэрт бүрэн өгж гин гэсэн үг. Тэр мэдээлэл. Тэгэхээр бид нар тэр мэдээллийг одоо тэгэхээр ямар асуулт гарч ирэх вэ гэхээр энэ мэдээллийг яаж өгөх вэ гэсэн асуулт гарч ирэх тийм. Яаж өгөх вэ? Өөрөөр хэлбэл ямар дараалал нийлдэг, ямар дараалал нийлдэггүй вэ гэдгийг тодорхойлохдоо яаж тодорхойлох юм? Юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр энэ бөөрөнх ийм юмнуудаар нааж хийж болно гэсэн. Тэгэхээр бид нар энийг сүүлд илүү тодорхой авч үзэж байна учраас одоо бүр яг энэ рүүгээ цогц маань ийм юм байгаа. Цогц биш болохоор ерөнхий топологокторгүй заавал ийм байх албагүй байхгүй юу? Одоо жишээлбэл 8-ын тоо биш. 8-ын тоо бол цогц биш. 8-ын тоо болохоор шин тэр голын нэг хөндлөн юм биш. Тэр чинь тэрнээс болоод цогц биш болно гэсэн. Альч цогц гэхлээр альч цэгийн орчимд ер нь ингэж ойлгож болно л да. Альч цэг дээр нь очиод ингэж харахаар ойр орчим нь ерөөсөй бие биенээс ялгагдахгүй. Одоо жишээлбэл
Ийм юм байх юм бол энэ цэгийн орчинд нэг ийм интервал авч юм те. Энэ цэгийн орчинд дахиад интервал энэ хоёр чинь хоорондоо адилхан. 8-ын тоо авчингууд чинь энэ цэг чинь онцгой тусгай цэг болоод тэгээд юу биш болгочих чинь. Энийг цогц биш болгочих чинь. Гэхдээ энэ чинь топлог докторгүй юм уу? Топлог доктор гэдэг нь илүү ерөнхий. Тэгэхээр одоо бидний асуулт энэ мэдээллийг яаж өгөх вэ? Энэ мэдээллийг биш юм. Өөрөөр бас энийг юу гэж ойлгож болох вэ? Яг топлог октогыг яаж байгуулах вэ? Гэсэн. Октогон байгуулалт. Өөрөөр хэлбэл бид нар чинь одоо ингээд топлог судлал гэж нэг дүрсүүдийг судлал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дүрсүүд маань юу юм бэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Эхлээд ямар ч байсан гэсэн нэг судлах юмудаа нэлээд хэдэн тийм судлах юмуд авчаад цуглуулж хэрэгтэй шүү дээ. Тэгээд бидний ингээд хараа судлах гэсэн. Тэгэхээр яг хаа энэ бөмбөрцөг энтер маань бөмбөлөг тэр тоорос энтер гэдээ ярьж байна л та. Тэгээд тэрнээс гадна өшөө олон сонирхолтой жишээнүүд яаж бий болох вэ? Эднийг ашиглаад ч юм уу эсвэл орд тас бүр хоосноос ч юм уу. Тиймэрхүү юмуд ярьж байна. За тэгээд за яаж байгуулах вэ? Тэгээд цаашлах юм бол хоёр дүрс хоорондоо адилхан гэдгийг яаж мэдэх вэ? Энэ ерөнхийдөө баг үндсэн асуулт. Хоёр дүрс хоорондоо адилхан гэдэг. Адилхан эсвэл өөр гэдгийг яаж мэдэх вэ? Тэгэхээр иймэрхүү асуултуудыг ерөнхий одоо ийм асуултууд яаж судлах вэ? Математикт яаж судлах вэ гэхээр хоёр объект байна. Энэ хоёрыг яаж хоорондоо адилхан гэдгийг мэдэх үү? Бид зүгээр ингээ хараад мэдчихдэг бол амархан тий. Харж мэдээж харж болохгүй тийм төвөгтэй юм байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж мэдэх вэ? Энэ хоёр дээр тооцоо хийгээд ямар нэг байдлаар энэ дээр ингээд тооцоо хийгээд машин энэ дүрсийг нэг машин руу оруулаад баахан ингэж эргүүлж байгаа нөгөө талаас нэг тоо гараад ирдэг. Жишээл 1 ч юм 2 ч юм. Тэгээд энднийг нь бас хийгээд машинд оруулаад гарангууд өөр нэг тоо гараад ирж штэ. Тэр хоёр тоо адилхан байвал тэр хоёр дүрс адилхан байдаг. Өөр байвал өөр байдаг. Тийм машин байвал гоё ихгүй. Тэгэхээр тийм машиныг байгуулах нь онлайн нэг зорилго байна. Гэхдээ бид нар яг тийм машин байгуулж чадахгүй л дээ яг. Гэхдээ ямар машин байгуулах вэ гэхээр энэ гомолог гэдэг чинь тийм машин байхгүй. Ямар машин байгуулах вэ гэхээр гарч ирж байгаа юмнууд нь өөр байвал өөр гэдэг нь найдвартай байдаг. Адилхан байвал адилхан гэдгийг хэлдэг. Адилхан ч биш магадгүй өөр ч биш магадгүй. Тийм. Топлог маань өөрөө маш хэцүү салбар учраас яг тиймэрхүү төвшөнд хөгжиж байгаа тоо. Хоёр хэмжээстэй гадаргуугийн хувьд бол бүгдийг нь мэдсэн. Бүр яг гарч нөгөө машины гаралтаар нь шууд адилхан өөрийг нь хэлдэг тийм юм байж байгаа. 3 гээд 4 гээд цааш явах юм бол тийм яг таг хэлдэг юм байхгүй. За байж болно. Тэр яг саяхан гэхдээ эдгээр чинь бид нар хоёр хэмжээстэй гэж ярина шүү. Гадаргуу нь хоёр хэмжээстэй. Иймэрхүү юмнуудын онлон хөгжсөн. Ер нь гүйцсэн. Харин 3 хэмжээстэй гэхээр чинь бидний яг ингэж зурж болохгүй тийм юм ярьж байна. Энднийг одоо жишээл энэ дугууны олгоо хаймар чинь ингээ гадаргуу нь ингээд ийм хоёр хэмжээстэй юм байгаа шүү дээ. Ойртуулаад ингээ харах юм бол одоо энэ цаасны гадаргуу шиг. Харин тэр 3 хэмжээстэй цогц гэдэг чинь юу юм бэ гэхээр цэг болгоных нь ойролцоох тэр орчин нэг бидний энэ 3 хэмжээстэй орчин шиг тийм юм байна. Тэгэхээр иймэрхүү юмнууд нийлээд тийм 3 хэмжээстэй дүрс үүсгэж. Тэр дүрсүүдийн судалгаа нь бол гүйцээгүй байна. Үгүй тасралтгүй. Бид нар сүүлд яг илүү тодорхой ярина. Яг 3 хэмжээст байна уу? Тэг. Араа жоох ерөнхий юм ярина. За тэгээд бүр одоо бүтчгүй мөрөөдөл гэх юм бол байж болох бүх дүрсүүдийг
эхэндээ болоод хүмүүс яг иймэрхүү юм дээр яаж исэн. Иймэрхүү юм хийж болох гэдэг айгүй амбицтай байсан ба. Байж болох бүх төрсүүдийн жагсаалт гаргаж болох уу? Тэгэхээр энэ жагсаалт чинь ийм жагсаалт гаргачих юм бол энэ маань шууд хэрэгжинэ гэсэн үг. Жагсаалт гаргачих юм бол гэвэл ерөөс жагсаалт нь байж байгаа юм чинь нэг дүрс авчраад энэтэй адилхан байна уу, тэрнтэй адилхан байна гэдэг хооронд нь дараад үзэж байна. Хоёр хэмжээстэй дүрсүүдийн хувьд энэ ийм жагсаалт гаргацсан байна. Бид нэр дифференциал геометри хичээлээр үзсэн шүү дээ. Жагсаалт нь гарцсан. Ерөөс нь шууд нөхөрөө ингэж ангиддаг. Хэдэн нөхөртэй байна вэ гэдгийг. Тэгээ 3 бүр болохоор байхгүй. Жагсаал энэ ерөөсөө бүтэхгүй юм болж байна. Тэгэхээр яг нэг иймэрхүү юм дээр одоо энэ зорилгон дээр бид нар энэ дээр ярих юм байна. За одоо хэдүүл энийг одоо илүү яг жинхэнэ яг математикийн стандартад нийцтэйгээр эхнээс нь явъя. Одоо сая болвол ерөнхий төсөөл болгож байгаа. Иймэрхүү юм судлах гэж байгаа шүү гэж. Тэгээд яагаад жишээлбэл тасалтгүй функц энэ гэдэг яриад байвал функцийг тодорхойлно гэхэд одоо та нар яагаад энэ чинь хэрэгтэй юм бэ гэдгийг хэлж байгаа тийм. Тасалгүй функц хэрэгтэй юм байна шүү. Гол юм байна шүү. За тэгэхээр хамгийн түрүүнд бид нар хамгийн хялбархан үндсэн топлог огтгоо гэвэл тоон шулуун. Тоон шулуун гэж юу? Та нар мэдж байгаа. Ерөөсөө бодит тоонууд гэсэн үг тийм. Тоон шулуун гэдэг юм байдаг шүү дээ. Ингээл дунд нь байгаа бүх тоонууд орцсон. Энийг хэлж байгаа. Тэгэхээр энийг бид нар чинь яг хоо теорем батлах учраас хэдүүлээ эхлээд гарааны цэгээр сонгож авах хэрэгтэй. Теорем батлахын тулд нэг юмнууд ашиглана шүү дээ. Илүү энгийн баримтууд ашиглана. Тэр баримтууд нэг юу байх юм гэхээр хэдүүлээ аксиом тодорхойлж. За R гэдэг маань юуны төрөнд нэмэх үйлдэлтэй тийм ээ. Нэмэх үйлдэлийн хувьд юу болох вэ? Альгебрийн талаас ярих юм бол нэмэх үйлдэлийн хувьд бүлэг болно. Үнэ үү? Бүлэг нь коммутатив биш үү? Коммутатив тийм нэмэх үйлдэл байр суурь хуультай. 0 гэсэн нэг элементтэй. 0 гэдэг одоо цаармаг элементтэй тийм ээ. 0-ыг ямар ч тоон дээр нэмсэн тэр тоон өөрчлөгдөхгүй. За үрж хөллийн хувьд юу? Энд бас ассистив болно л да. Бүлэг чинь угаасаа ассистив хууль байж байгаа тийм. Үрж хөллийн хувьд юу болох вэ? Бүлэг болох уу? Болохгүй. Яагаад бүлэг болохгүй? Тгийг уруулж болохгүй тийм. Тэгэхээр тгийг хасчвал үрж хөллийн хувьд бүлэг болно. Үнэ үү? Энэ нэг элемент нь юу? Үрж хөллийн. Нэг. За үрж хөллийн коммутатив тийм. За тэгээд энэ хоёрын хооронд ямар юу байдаг вэ? Харилцаа байдаг лээ. Үрж хаалт нэх бол тийм. Дистрибьютив. Ийм юм юу гэдэг вэ? Талбар гэдэг. За талбар гэдэг маань одоо ийм яг сая ярьсан шиг юм хэлж байгаа. Ийм тэгээд дээрэс нь энэ хоёр хоорондоо дистрибьютив хуультай. Энд дээр бас нэг өөр нэг шинэ юм байгаа. Энэ болохоор ийм тий баг гэсэн тэмдэг байна. Энийг болохоор бид эренбэлэгдсэн талбар гэж ярив. Эренбэлэгдсэн гэдэг нь их баг гэсэн юм тодорхойлогдсон гэсэн үг. Тэгэхээр энэ шулуун дээр ярих юм бол энэ их баг гэдэг нь болохоор аль нь зүүн талтай, аль нь баруун талтай байна гэж хэлж байгаа. Энэ шулуун дээр их баг гэдэг чинь. Тэ? Тэгэхээр бидний хувьд бол эдгээр нэг чухал биш. Энэ нэмэх үрж тэг нь хаана байна? Бид нар чинь топлог ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэ тэг мэг хаана байна? Энэ чинь хааш нь бол хааш зөөж болно. Тэгээд аль тооныг хаана байна гэдэг чинь санаа байхгүй. Тэрээс чигээр ийм хоорондоо энэ адилхан зайтай байхад зүгээр ийм маягтай болгоцсон ч болно те. Эсвэл бүр иймэрхүү юм байж болно. Ийм энэ юм байх юм бол ялгаагүй гэж үзэн шүү дээ. Тэгэхээр энэ эднэр нь биднэрт нэг хамаа байхгүй. Гол нь энэ эренбэлэгдсэн.
бидэнд чухал. Яагаад гэвэл энэ топологи одоо энэ дээр жишээлбэл энд 2 цэг байлаа гэж бодъё те. Энд 2 цэг байх юм бол дахиад 3 дахь цэгийг аваад энэ хоёрыг хооронд тасалчих. 3 дахь цэгээр энэ мөрийг тасалчих. Тэнгүүд энэ 2 цэг 2 өөр юм дотор орчиж байгаа. 2 өөр хэсэгт орчиж байгаа. Энийг бид нар яаж мэдэх вэ? Ямар үйлдэлээр мэдэх вэ? Жишиж мэдэн шүү дээ. Энэ 3 дахь цэг нь энэ хоёрын хооронд байвал энийг тасна. Хооронд биш бол тасалж чадахгүй. Тэрийг бид нар энэнгээр мэдэн шүү дээ. Энэнгээр хооронд гэдэг чинь тийм. Тэгэхээр эн чинь бид нар чухал байхгүй. Энэ яг топологийн мэдээлэл агуулж байгаа. Топологийн энэ 2 цэг байхад 3 цэг авахд 3 цэг авахд нэг цэг нь нөгөө хоёроо ингэж хоёр хэсэгт орсон байгаар огтлох уу гэдэг асуултын хариу энэгээр өгч байна. За тэгээ энэ дотор чинь бид нар жишээлбэл n гэсэн нэг юм онцлог байгаа. n гэж ямар онцлог вэ? Натуралтай. Хамгийн эхний натуралтай юу? Нэг үү? За. Тэгэхээр натурал тоонуудыг зүгээр ингэж төсөж болж байгаа. Яг одоо түрүүний нэг Эйдрийн майктайгаар ярих юм бол натуралаа гэдэг нь зүгээр л ийм граф байхгүй юу? Хязгааргүй. Гэтэ нэг үзүүртэй. Тэг ингэ явцсан тийм л юм. Натурал өөр юу ч байхгүй. За, Z гэж юу? Заримдаа натурал тог яг 0-оос эхэлдэг, заримдаа 1-ээс эхэлдэг. Гэтэ Монголд бол дунд сургууль 1-ээс эхэлж зааж байгаа. Тэ? Их баг нь бид нар аль тоогоос их баг вэ гэдгийг бидний үстэй. Тэрнгээр л тодорхойлж байгаа. Юу нэ? Зайгаар ойлгодог уу? Үгүй. Тодорхойлохдоо зай хамаагүй шүү дээ. Хамгийн эхлээд эрг тоонууд гэж юу вэ гэдгийг мэдчих хэрэгтэй. Тэгвэл болчихно. Гэхдээ зүгээр зай гэдэг ингээд анхны одоо эрг тоо гэж юу вэ гэж тодорхойлох гэх юм бол нэгэн дээр нэг эрг тоо нэмээд нөгөөх нь гарч ивэл хоёр дахь тоон их гэсэн үг тийм. Тэгэхээр эрг тоо гэдэг юм ахлаа юм чинь хамгийн чухал. Гэхдээ энэ дээр би ингэж яагаад энийг бичээд байна гэхээр эдгээр чинь анханаас ингэж өгөгдсөн байгаа гэж үзэх байхгүй. Бид нар мэдж байгаа гэж үзэж байгаа. Тэрнээс биш. Энийг ингэж тодорхойлох гээд явахгүй. Угаас санаасаа байж байгаа. За Z гэж юу? Ийм байдлаар Z-ийг зурвал яаж зурах вэ? Хоёр тишээ хязгааргүй, тий? Нэг юм үзүүр байхгүй гэсэн. Тэгэхээр одоо энэ Z гэдэг маань гэдгийг бид нар энэ юуны энэ бодит тооны арга яс гэж үзэж байна. Одоо бид нар жишээлбэл нэг юун дээр хөл бөмбөгийн дээр ингээд юм зурчаад олон тас зураад ээлэр тэрнээс томьёо гаргаж ирээд яваад байсан шүү дээ. Тэр нь ингээд хөл бөмбөгийн арга яс шиг. Тэгээ тэр нь үндсэндээ тэр хөл бөмбөг ямар топологийн бүтцтэй вэ? Тэрэн дээр байгаа цэгүүд хоорондоо яаж холбогдсон бэ гэдгийг төлөөлж байгаа тийм юм байна. Яг тэр шиг энэ Z энэ граф биш үү? Энэ чинь яг бодит тооны шулууны арга яс واخгүй. Яг цаана холбоосыг бид нарт зааж өгч байгаа тийм юм гэж ойлгож байна. R-ын арга яс. За цаашлбал Q. Энийг яаж тодорхойлох вэ? За Q гэдэг нь зүгээр л ийм юм байна. Ийм байна тий. Хоёр юмны харьцаа бүхэл тоог натурал тоонд дууссан тийм юм. Тэгэхээр нэмэх асах бүх юм гарч ирнэ. За тэгэхээр одоо юугаа авч үзээд бүхэл бодит тоо шулуунаа авч үзээд энэ дээр ингээд арчнал тоонуудыг одоо тэмдэглэе гэж бодъё. За тэгвэл одоо эндээс цаашаа арчнал тооноос цаашаа бодиттой болгохын тулд юу хэрэгтэй вэ? Ирцнал тоонууд хэрэгтэй тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингэж ойлгож байна. Арчнал тоонууд гэдэг ингээд ийм тасалтай юмнууд байж байна. Тэгмээ дундуур нь ингээд юу гэдэг юм шавар ч юм уу эсвэл цавуу ингээд хийчихсэн. Цавуу зүтгэсэн. Тэр цавуу нь ирцнал тоонууд. Тэ?
Энд бол арсенал тоонууд байж байна. Тэгэхээр арсенал тоонууд гэдэг дээрээс нь эдний дундх зайнууд нь бөглөсөн. Тэгээд тэнгуут бодитон шулуун гарч ирж байна. Одоо энэ яаж бөглсөн бэ гэдгийг дүрслэх нэг аксиом бидэнд хэрэгтэй. Тэгэл бүгд болчихж байгаа. Энэ А1 гэсэн аксиом. Энэ А1 чинь бол үнэндээ энэ Q гэдэг чинь үнэндээ энэ талбар мөн үү? Тэ. Мөн үү? Зоригтой хэлээрэй. Буруу байлаа гэд яадгийг зоригтой хэл. За мөн тэ. Тэгэхээр энэ Q чинь энэ аксиомыг хангана. Тэгэхээр чинь зөвхөн энэ аксиомоо аваад явчвал яах вэ гэхээр R гэсэн энэ онцлог байхгүй болчихно гэсэн үг тийм. R-ч байж болно, Q-ч байж болно. Юу ч энэ хоёрын аль нь ч байж болох тийм юм дээр л ажиллаад юм гэсэн үг. Энэ A1-ыг аваад цааш явчих юм бол комплекс нь ирэмблэгдсэн биш. Комплекс тоо. Тэр болохгүй. Комплекс тоо эндээс авч хайж гэн гэсэн A1-ээр. За тэгэхээр тэр бодиттой гэдгийг илтгэх дунд нь цав нэмсэн гэдгийг илтгэх аксиомоо тодорхойлно. Түүний тулд нэг тодорхойлт. Ямар тодорхойлт вэ гэхээр ийм тодорхойлт байна. Зүгээр жишээлбэл арсенал төгсгөлөг тооны элементтэй олонлог авч үзье тий. Жишээлбэл 1 2 язгуурдар 2 гэдэг юм уу. 3 элементтэй тий. Тэгвэл энэ олонлогийн хувьд максимум гэсэн ойлголт байна мөн үү? Хамгийн их элемент гэсэн ойлголт байна мөн үү? Тодорхойлж болно да. Бүгдийг нь хооронд жишж үзээд аль нь хамгийн их байна. За тэгвэл хязгааргүй олон элементтэй жишээлбэл ийм олонлог байлаа. Энэ олонлог хамгийн их элементтэй юу? Эсвэл ийм юм авч үзье л да. Хасах 1, хасах 2-ны 1 гэх мэтлэн ингээд хасах 1-ийг байгаа нь n гэсэн ингээд бүх тоонууд байж байгаа. Энэ олонлог хамгийн их элементтэй юу? Хамгийн их энэ чинь хамгийн бага шүү. Нэг чинь. Хамгийн их элемент байхгүй шүү. Ягаад гэвэл энэ дотор ямар ч элемент авсан гэсэн тэрнээс их тоо байгаа зү. Тэгэхээр хамгийн их элемент гэж байхгүй. Энэ бас хамгийн их элемент гэж байхгүй. Энэ дотор чинь нэгээс хасах нь одоо юу гэдэг 0.99 гэж явдаг. Энийг хамгийн их элемент гэж бодчихгоо дахиад нэг 9 нэмэнгүүт энэс их болчихж байгаа зү тийм. Тэгэхээр энэ олонлог хамгийн их элемент гэж байхгүй. Тэгэхдээ энийг орлохоор нэг тоо байгаа тийм. Тэр нь юу? Энэ дээр ч нэгийг авъя. Энэ дээр тгийг авъя тийм. Энийгээ бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр хамгийн бага дээд зааг гэж ярьна. Ойлгомжтой юу? Эсвэл супремум гэж ярьна. Тэгэхээр энэ хамгийн бага дээд зааг гэдэг бол максимумыг өргөдгсөн ойлголт байна. Одоо яг ингэ максимум гэж хэлж чадахгүй юм гараад ирж байгаа. Тийм. Иймэрхүү юм дээр хэрэгжилж болохоор тийм. За эхлээд дээд заг гэсэн за энийг эхлээд тодорхойлчих. За S. За тэгэхээр хамгийн бага дээд цаг гэдэг маань нэг тоо байх ёстой. Юунд дээр тодорхойлох гэхээр R-ын дэд олонлог дээр тодорхойлно. Тэгээ жишээлбэл эдгээр бол R-ын дэд олонлог дэгооз 3 тооноос бүтсэн дэд олонлог байна. Энэ одоо маш олон тооноос бүтсэн дэд олонлог байна. Энэ тоологдсон тооны элементтэй дэд олонлог байна гэх мэтчлэн. За тэгэхээр энэ А-гийн хамгийн бага гэдэг нь ингээд бичиж хамгийн бага дээд заг буюу супремо гэд бид нар тэмдэглэгээ нь болохоор S тэнцүү суп A гэж тэмдэглэнэ. A гэсэн дэд олонлогийн супремум нь S гэж ирж байна. За тэгэхээр одоо энийг яаж тодорхойлох вэ? Тодорхойлолт хоёр шин чанар хангах байх хэрэгтэй энэ S гэдэг тоо маань. Нэгдүгээр энэ олонлогийн бүх A-гийн бүх элемент S-с бага байх хэрэгтэй тийм.
Тэр ойлгомжтой. Энэ чинь дээд цаг бол максимумыг орлох гэж байгаа юм байна шүү дээ. Нэгдүгээрт А нээсэс баг дурын А том А. Мөн үү? Дурын ямар ч элемент нь. Гэхдээ энэ зөвхөн энэ шинжийг шаардах юм бол яах вэ? Энэ маань нэг утгатай тодорхойлогдохгүй. Мөн үү? Ягаад гэвэл жишээлбэл энэ дээр 2 гэсэн тоо авч болж шүү дээ. 2 гэсэн тоо авах юм бол энэ шинж чанарыг хангаж байна. Энэ дотор байгаа элементүүд бүгдээрээ 2-оос бага. Тэгэхээр энэ дотроос хамгийн багыг нь сонгож авах хэрэгтэй. Одоо ийм шинж чанартай S гэсэн тоонууд байна шүү дээ. Эднэр дотроос хамгийн багыг нь супремум гэж ярьж байгаа. Хамгийн бага дээд цаг. Болно. Одоо жишээлбэл энэ дээр бид нар супремум гэдгийг супремум чинь энэ супремумыг хэд байлгамаар байна? Язгуур 2 байлгамаар тийм. Тэгэхээр тэнцүү байж болж байгаа. Максимумыг өргөдгсөн 2 болох байхгүй супремум чинь. Хэрвээ энэ дээр ингэж юм бол максимум өргөдгөж чадахгүй. Зарим юм нь максимум мөртлөө супремум мөртлөө биш ээ. Максимум мөртлөө супремум биш гэдэг тийм хачаач юм гарч ирж байна шүү дээ. Супремум чи илүү өргөдгсөн ойлголт байхад бол бид нар тэнцүү гэж бодож байна. За хоёр дахь хамгийн баг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ S-с баг 1 тоо авъя те. S-с баг 1 тоо ямар ч тоо авсан гэсэн тэр нь энэ шинжийг хангаж чадахгүй байх хэрэгтэй. Тэ хамгийн баг гэсэн шалгуур шүү дээ. Тэгэхээр S ийм авах юм бол яадаг вэ гэхээр жоохон замбрааг бол бичээд байна. Гэхдээ заримдаа би энийг нь ард талд нь бичээ, заримдаа урд талд нь бичээ. Тэгэхээр ямар ч энэ S баг ямар ч тоо авсан гэсэн нөгөө том А дотор маань юу гэсэн үг? Том А дотор нэг элемент олдоод тэр элемент нь C-гээс их байх хэрэгтэй. Тэ? Тэгэхээр хамгийн баг гэж мэдлж бол энийг зөв сайн тогтоод хараарай. За жишээ юу нэ? Шүү дээ. Энэ А гэсэн дэд олонлогийн супремумыг ярьж штэ. Тэрнээс биш энэ R-ыг ярьчих юм бол супремум байхгүй. Тоон шулуун дээр супремум байхгүй штэ. Хамгийн их супремумч байхгүй, максимумч байхгүй. Энэ үү? Оршин байна гэж. Би жишээн дээр яриад байгаа. Тэгэхээр мэдээ. За жишээ. Энэ олонлогийн супремум нь хэд вэ? 1 супремум шүү. За энэ максимум бас 1 те. Энэ супремум хэд вэ? 1. Гэхдээ энэ дээр максимум байхгүй. Энэ олонлог дээр. За одоо энийг зүгээр шалгая те. Тэгэхээр бид нар энэ дээр яаж яах гэдэг юм гэхээр энэ тодорхойлолтоо одоо шалгая л да. S-ийг 1 гэж авч байна. Тэ S-ийг 1 гэж авч байна. Эхний шалгуур. Энэ дотроос дурын тоо авъя. 0-оос 1-ийн хооронд. 1-ээс 9 баг. Тэгвэл 1-ээс бүгдээрээ бага байх уу? Эхнийх нь болчлоо. Хоёр дахь нь яах вэ гэхээр энэ дотроос дурын C гэсэн тоо авъя. Биш ээ, энэ дотроос биш. Дурын S-с баг дурын C гэсэн тоо авъя. Өөрөөр хэлбэл 1-ээс баг дурын 1 тоо авъя. Тэгвэл энэ 0-1-ийн хооронд энэ интервал дотроос C-гээс их тоо олдох уу? Та нар яаж байгуулж чадах вэ? Шууд 1 тоо өгдөө. Одоо энэ дээр 1 гэж байна те. Энд нэг C гэсэн тоо авчлаа шүү дээ. Одоо 1-ээс баг мөртлөө энэ нэгийг оруулахгүйгээр энэ хавьд байдаг 1 тоо гарч ирэх бол яаж болж вэ? C-гээс их. Яг голын тоо нь ямар вэ? Ямар тоо вэ? Энэ байгаа. Ямар байх вэ? Дундаж нь авчин те. Нэг дээр нэг C хуваахан 2. Тэр болохоор ингээд зүгээр ингэ шууд өгчөж штэ. Байгуулчих энэ тоог. Энд байгаа энэ А гэсэн тоог. Тоог олдож байна. А тэнцүү. Мэдээж ерөнхийдөө бол заавал яг ийм том юм өгөх албагүй зүгээр байгаа гэдгийг л мэдчихвэл болчих. Энэ дотор энэ хавьд нэг тоо байгаа. За энийг тэгвэл шалгая л та. Энийг
Юу гэлээ? А-н цэгээс эхлээд юуны өмнө А-н энэ олон цаг дотор байгаа гэдгийг яаж мэдэх вэ? Яг үнэ. Хоёр юмныг хоёр тэнцвэрийг шангаж байгаа хоёр юм байгаа шүү дээ. Энэ 2-1 дээр нэмэх нь 2-1 гэсэн нэг тоо байна. Нөгөөд болохоор C хуваах нь 2 гэсэн нэг тоо байна. C хуваах нь 2 ч нь болохоор 2-1-ээс эрс баг. Ягаад гэвэл C 1-ээс эрс баг учраас. Тэгэхээр энэ нийлбэр бол 1-ээс эрс баг байна. А нөгөө талаас хоёулаа эрэг тоо юм чинь мэдээж тгээс ирэх үү. Аа тгээс ирэх. Тэгэхээр энэ бол ойлгомжтой. Нөгөөх нь одоо энэ нь А C-гээс их гэдгийг харуулах хэрэгтэй. Тэ? Яаж харуулах вэ? А C-гээс их гэдгийг за C 1-ээс бага юм чинь C хуваах нь 2 нь 2-1-ээс бага шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энийг бид нар C хуваах нь 2-оос сольж болно гэсэн үг юм. Нэмэх нь C хуваах нь 2 тэнцүү C. Тэгэхээр А C-гээс их байна. Үнэ үү? За supremo гэсэн нэг юм ойлголт байна. За одоо дахиад нэг тодорхойл. За дэд уланлаг дээрээсээ зааглагдсан. За энийг яаж тодорхойлмоор байна? Дээрээсээ зааглагдсан гэдгийг. Тэрийг бодвол маш амархан. Хэлбэрхэн юм байна. Дээрээсээ зааглагдсан гэдэг юу гэсэн үг вэ? Дээр нь нэг тоо байна гэсэн үг тийм. Бүгднгээс нь их байдаг нэг тоо оршин байдаг гэсэн. Тэгээ тэр тоо нь заавал энэ дотор байх албагүй шүү дээ. Зүгээр л нэг бодит тоо. Ямар шинж чанартай бодит тоо вэ гэхлээр ямар ч одоо ямар ч элемент энэ нөгөө нэг дэд олондгоос авсан тэр нь тэр заагаас бага байх хэрэгтэй. Тэгэхээр жишээлбэл эднэр бол амархантай. Эднэр бүгдээрээ зааглагдсан мөн үү? Үнд энэ дээр жишээлбэл B хэд гэж авах болох вэ? Заагийг нь 2 гэж аавна. Гэхдээ бүр яах юм бол 10 ч гэсэн явж болно шүү дээ. 10 байж болно. Энэ дээр хэд гэж авах вэ? 100 гэж авч тий. Угаасаа энэ дээр жишээлбэл 0 гэж авч болно гэх мэт шүү. За яг жоохон ийм энийг яах вэ? Энэ дээрээс зааглагдсан уу? Зааг нь хэд гэж авч болох вэ? 100 гэдэг найдвартай юу? Хамгийн максимум нь 2-1 мөн үү? 4-1 ч юм уу? Энэ чинь ийм юм байгааз. X 1-ээс босох нь X байгааз. Тэгэхээр чинь юу нь 0-1 дээр байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ аяг бол 4-1 байх гэж бодож байна. Бодож ч гэж дээ. 2-1 орлуулад үзчихгүй тийм. Тэгэхээр 4-1 байгааз. Энэ чинь тэгшэмтэй юм чинь. 2-1 дээр максимум байх хэрэгтэй. Тэгэхээр B-ийн 4-1-ээс их болвол хэд ч гэсэн тоож болно. 10 болно, 100 болно. За тэгэхээр энэ бол дээрээс зааглагдсан байх нь. За тэгвэл энэ зааглагдсан дээрээс зааглагдаагүй тий. Доороосоо зааглагдсан ба. Зааглагдсан тий. Энтэй нэрээ сая одоо сансных энэ дээр мэдээж дээрээсээ зааглагдсан гэж байгаа юм чинь доороосоо зааглагдсан гэж бас байгаа шүү дээ. Тэрийг та нар тодорхойлтыг нь гаргаж чадна. Супремумын оронд яг доороос нь бас заагладаг. Минимумыг өргөтгдөг инфимум гэсэн ойлголт бас байгаа. Инфимум гэдэг ийм инф гэдэг.
Тэгэхээр инфим А нь болохоор юу гэхээр супремумыг ашиглаад тодорхойлж болох уу инфимумыг? Одоо максимумыг минимум болгодог ч юм уу, минимумыг максимум болгодог ямар үйлдэл? Хас тэмдэг тавьчин тий. Тэгээд гарсан юмыг дахиад хасуулах. Тэгэхээр инфимумыг зүгээр ингэсэж болно. Энэ хансах А гэдэг олонлог болохоор А гэсэн олонлогийн бүх элементүүдийг эсрэгээр нь сольдог тийм үйлдэл. Өөрөөр хэлбэл ийм гэсэн. Ийм үйлдэл гэсэн үг. Ийм болно. Ингэж болно. Эсвэл зүгээр шинээр ийм тодорхойлт хийсэн зүйл. Яг тэрийг дуурайлаа. Тэгэхээр тийм ойлголтууд байгаа шүү. За одоо жинхэнэс нөгөө аксиомоо тодорхойлох. Хамгийн сүүлийн аксиом. Тэгэхээр одоо жишээлбэл энийг хэмнэлттэй бай гэвэл доороосоо заглагдсан гэж юу юм бэ гэхээр хасах тухайн олонлогийн бүх элементийг эсрэгээр нь сольсон тэр олонлог дээрээсээ заглагдсан байвал тухайн олонлогийг доороосоо заглагдсан гинэ ч гэдэг юм уу. Явчих болно. Тэгэх юм бол яг нэг математикийн стилтэй юм болно гэсэн үг. Шинээр тодорхойлох. За аксиом 2. За энэ нь юу юм бэ гэхээр одоо яг жинхэнэ нөгөө нэг цавууны тухай ярих гэж байна. Хоосон биш. Дээрээсээ заглагдсан. Дэд олонлог бүр супремумтэй байна гэсэн тийм. Бол супремум оршин байна. Ийм аксиом. Энэ аксиом учраас яг бид нэр энтэй маргалдах уу гэсэн. Тэгэл энийг цааш нь аваад яв. Ийм бодлоо. Энийний мөрдлөгөө харахад бол ерөнхийдөө хар ухаанаар бодоход бол ойлгомжтой юм шиг тий. Одоо ийм супремум байхгүй байна. Дээрээсээ заглагдсан мөртлөө байхгүй байна гэхээр одоо юу гэсэн үг болох вэ? Эсвэл хэцүү гоо. За. Тэгэхээр ийм аксиом байна. Тэгэхээр энэний мөрдлөгөөнүүдийг нь бид нэр авч үзснээр яг энэ аксиом нь зөв аксиом юм байна гэдэгт бид нэр үнэмшин. Одоо байна. Тэгэхээр за хэдэн мөрдлөгөө авч үзье. Жишээлбэл А n дээрээсээ заагдаагүй. За энэ ойлгомжтой юу? N дээрээсээ заагдаагүй гэдэг маань ингэ харахад сонин юм яриад байгаа юм шиг мөртлөө хэдүүлээ супремум гэдгийг яаж тодорхойлсноо харах юм бол супремум гэдэг энэ тооч нь өөрөө бодит тоо байна. Тийм. Тэгэхээр чинь юу гэсэн үг вэ гэхээр хангалттай тооны бодит тоо бид нэмж өгсөн гэсэн үг. Яагаад гэвэл n гэдэг одоо n гэдэг чинь нэг ийм юмнууд байгаа шүү дээ. Тэгээд ингээд явж итэл нөгөө бодит тоонуудаа нөгөө цавуугаа хийж жаад ийшээгээ дүүрэхгүй энэ хавьдаа ингээд дүүргээд орхицсан байж магадгүй шүү дээ. Тэгэх юм бол энэ бүх биш сая юу ирч вэ? Энэ дээрээсээ заагдаагүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр ерөнхийдөө иймэрхүү юм гэсэн үг шүү дээ. Энэ бодит тоонууд маань бодит тоонуудын хэмжээ нь маш том бодит тоонууд хийгээд өгсөн байж магадгүй тийм. Тэгэхээр бүр илүү тийм одоо энэ натурал тоонууд ингэж явж байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө цавуунуудаа асарж байгаа бүр натурал тоонууд ингэж дуусчлаа. Энэ хамгийн сүүлийн натурал тоо гэж бодъё. Энийг хамгийн сүүлийн натурал тоо. Мэдээж тийм бол байхгүй тийм. Гэхдээ зүгээр натурал тоо гэж нэг олонлог юм болохоор тэрний цаана гэсэн төсөөл байж болно шүү. Тэгэхээр тэр цаана юм цавуугаа асгаагүй гэсэн. Энэ үү. Хэрвээ цаана асгацсан бол бүх натурал тооноос их байдаг нэг бодиттой гарч ирнэ шүү дээ. Тэ. Тийм байхгүй л гэдэг хэлж. Энэ аксиомоос яаж гарах вэ? Энэ яаж мөрдөх вэ?
За яаж мөрдөх вэ гэхээр юу гэсэн үг вэ? Натурал энэ маань мэдээж хоосон биш те. Дээрээсээ зааглагдсан гэж үзье. Тийм бол энэ аксиом ёсоор n-ийн супремум гэж оршин байх хэрэгтэй те. Тэгэхээр s тэнцүү n-ийн супремум гэдэг s-ийг n-ийн супремум гэж авч үзье. Тэгэнгүүт яах вэ? Супремумын чанар ёсоор жишээлбэл n гэсэн нэг натуралтай оршин байна. Энэ ямар шин чанартай юм бэ гэхлээр S-с хичнээн багтаа хассан гэсэн тэрнээс их байдаг тоо байх ёстой шүү дээ. Супремум чанар ёсоор. Өнөө хоёрдугаар чанар ёсоор. Яг гэвэл супремум гэдэг нь хамгийн бага дээд заг. Тэгэхээр чинь хэрвээ ийм тоо байдаггүй байсан бол S-ийг багасгаж болох байсан гэсэн үг шүү дээ. Тэ өөрөөр хэлбэл энэ зургаар зурх юм бол энэ дээр S гэдэг маань энд байж байгаа. Тэгвэл натурал тоонууд чинь энд байж байгаа. Тэнгүүт S-с 2 энэ одоо S-с 2.1 байж байгаа тийм. Тэгвэл энэ хооронд тоо байдаггүй байсан бол S-ийг S-с 2.1-ээр сольж болох байсан гэсэн үг байхгүй. Яг гэвэл S-с 2.1 чинь S-с бага дээд цаг болчихлоо шүү. Тэгэхээр чинь S чинь хамгийн бага дээд цаг биш болж та. Тэгэхээр ийм байх хэрэгтэй хоёрдугаар чанар. За. Тэгэхээр n гэсэн натурал тоо байдаг байх нь тийм. Тэнгүүт n гэсэн юм натурал тоо байдаг байх юм бол одоо n дээр нэг гэсэн натурал тоог авч үзье. N дээр нэг гэсэн натурал тоо S-с бага байх уу их байх уу? N нь S-с 2.1-ээс их юм чинь N дээр нэг нь юу гэсэн үг вэ? S дээр нэмэх нь 2.1-ээс их гэсэн үг. Тэгээд нөгөө S маань дээд цаг гэж ингэ оруулж ирсэн тэр шин чанартай харшилж байна. S-с их юм олчлоо. Тэр чинь юу гэсэн үг юм бэ гэхээр натурал тооны супремум оршин байдаггүй гэсэн үг. Тэгэхээр энэ дотор энэ хоёрын аль нэг нь худлаа гэсэн үг. Хоосон биш юм чинь энэ нь худлаа байхгүй. Натурал тоон дотор жишээлбэл 1 гэдэг натурал тоо байж шээ. Хоосон биш. Тэгэхээр дээрээсээ зааглагдаагүй гэж гарч байна. Тэ? За ийм. Тэгээ үүнтэй төстэйгээр бүх одоо нэгийг хоохон тэгээс их бүх арсенал тоонуудыг авч үзье. Одоо Q нэмэгч гэдэг юм те. Энэ болохоор тэгээс их бүх арсенал тоон. Одоо тэгэхээр энэ маань юу хэлэх вэ гэхээр энэ жоохон юм самбайг бол болчих шиг боллоо. Яг утга санаа нь юу юм бэ гэхээр тэгээс их бүх арсенал тоонууд тэг хоёрын хооронд байдаг тийм бодиттой байдаг гэсэн. Одоо тэг ингэ байж юм тий. Тэнгүүд ингэ арсенал тоонууд байж тээ. Энд нь байдаг бүх арсенал тооноос бага тэгс мөртлөө тэгээс эерэг тийм бодиттой байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл ямар ч бодиттой авсан гэсэн, ямар ч эерэг бодиттой авсан байсан гэсэн тэрнээс бага эерэг арсенал тоо байдаг гэсэн тийм. Ойлгож байна уу? Тэгэхээр эн чинь энийг яг цааш шилжүүлчих юм бол дээш нь өөр тоо руу шилжүүлвэл юу болох вэ гэхээр ийм хүн болно. Ямар ч хоёр бодит нэг нөгөөгөөс эрс их хоёр бодит тооны хооронд арсенал тоо оршин байна. Ямар ч хоёр арсенал тооны хооронд бодит оршин байна. Ийм хүн юмуд баталж болно эндээс.